урд нь петишн гэж сонсч ирсэн. Сонсч ирсэн. За тэгвэл петишн дээр урд нь одоо хэр олон өргөдлөлийн гарын үсэг зурж ирсэн бэ? Ер нь бол ингээд петишнуудыг харж агаад яг миний үзэл бодолтой ч юм уу ер нь санал нийлж байгаа зүйлс байвал аль болох петишн дээр гарын үсэг зурхийг зорддог. За тэгвэл цахим өргөдлийн талаар одоо хизээ хаанаас мэдээлэл авч ирсэн бол? 2 или 3 жилийн өмнө нэг юм мазаалаатай холбоотой петишн дээр хамгийн анх гарын үсэг зураад тэгээд тэрнээс хойш ер нь бол цахим гарын үсгийн талаар мэдээлэлтэй болоод аль болох ямар хуулийн төсөл ч юм уу ямар зүйлс дээр гарын үсэг зурх уу гэдгээ бодож байгаа. Тэгээд ер нь санал нийлж байгаа зүйл байвал зурхийг зурдаг. Урд нь петишнийг сонсч ирсэн. Сонсоогүй. Урд нь өргөдөл гаргаж байсан уу? Цаасан хөлбай өргөдөл гаргаж ирсэн. За тэгвэл цаасан өргөдөл биш цахимаар буюу дипетишнд өргөдөл гарах боломжтой ер нь мэдэх үү? Мэдгүй. Хоёр дипетишн гэж сонсч ирсэн урд нь. Үгүй. Сонсож байгаагүй. За миний хувьд бол урд нь петишнгийн талаар ойлголт ер нь бараг байгаагүй. Тэгээ сая бичлэг хийх хүрээнд ерөнхийдөө петишн гэдэг одоо сайт руу орж үзээд танилцлаа анх удаага шахав. Тэгээд ерөнхийдөө манай клубын залуучуудын хувьд харахаар петишнгийн талаарх ойлголт мэдлэг ер нь арцсангуй маш бага байт юм байна. Тэгэхээр хэдүүл одоо хамт петишн руу ороод нэг өргөдөл дээр цахим гарын үсэг хамтдаа зурж үзье. За бид хэд петишн руу ороод ерөнхийдөө сайтын танилцаад хувь өөрөө өргөдөл гаргах болон одоо бусад гаргасан өргөдөл дээр дэмжиж гарын үсэг зурж үзлээ. Тэгээд ерөнхийдөө маш ойлгомжтой тодорхой гэж харж байна. Тэгээ хамгийн гол асуудал нь гэх юм бол жишээлбэл одоо энэ ерхий боловсролын сургуулийн бүх сурагчид өдий хоол өгөх санал дээр одоо санал авах хугацаа 6 өдөр 18 цаг л үлдсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ санал дээр бол одоо дэмжих маш олон залуучууд сурагч нар эцэг эхчүүд байгаа байх гэж бодож байна. Гэтэл энэ сайтны талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй улмаас саналаа өгж амжихгүй одоо энэ өдөр нь дуусчих юм бол бас нэлээд хайран гэж бодогдлоо. Тэгэхээр одоо залуучуудад илүү энэ одоо петишнгийн талаар мэдээллийг илүү хүргээд чи ингэж өргөдөл гаргаж болно шүү, дэмж гарын үсгээ зурах боломжтой шүү гэдэг мэдээллийн илүү хүргээсэй гэж одоо хүсэж байна.